Ажил хуваарлалт дээр манай байгууллага, удирдлагууд хамт олноороо ихэд алдаад байдаг аюул олон зарчмыг барууны шилдэг менежментийн хувьд МИСИ гэдэг дөрвөн үгээр тайлбарлаж шийдвэрсэн байдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр mutually exclusive буюу харилцан хамааралгүй буюу давхцахгүй ажил хийхдээ, collectively exhaustive буюу хамтдаа бүрэн гүйцэд буюу юу ч үлдээхгүй гэсэн манай менежментийн олон зэрэгэлдэг зарчим байна. Энийг энгийн зарчимдаар тайлбарлая тийм ээ. Хоёр хүн бүх насны хүмүүстээр судалгаа хийлээ гэж бодъё. МИСИ зарчмаар манай менежерүүд хоёр хүнээ ашиглаад бүх хүмүүстээр судалгаа хийвэл 0-оос 35 насныхныг нэг хүн маань судлах нь байна. А нөгөө хүн маань 36-аас дээш насныхыг судлахыг МИСИ зарчмаар судалгаа хийх. Харамсалтай нь маш олон менежерүүд хамт олноороо ажил хуваарлахдаа энэ зарчмыг мөрдөж чадахгүйгаасаа болоод хуваарлт хийхдээ 0-оос 40 насныхныгаа нэг хүнээр судлуулад нөгөө хүн маань 30-аас 60 насныхныг судалдаг. Тэгэхээр энэ маань ямар давхцал үүсгэж байна гэхээр 30-аас 40 насных дээр 10 насных дээр давхцаж ажил хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ 60-аас дээш насных нь судалгаанд хамрахгүй үлдчихдэг гэсэн. Тэгэхээр манай МИСИ зарчмын хувьд болохоор ямар ч ажлыг давхцуулахгүйгээр ямар ч ажлыг үлдээхгүйгээр гүйцэтгэхийг л МИСИ зарчим гэдэг.